Хоёрдугаарт тухайн хүний ураг үдмийг хардаг. Нөгөө хулгайц зэлгийчээс нь гадна бас ужиг саа өвчин байна уу? Ужиг саа өвчин бол энэ бас одоо ургийг зогсоох, тасдах үйл болж магадгүй гэдэг учраас энэ тал дээр нь их судалгаа хийдэг байсан. Тэр чи бүгэлээ манай алтааврын хажууд нь хэлдэг үгүй. Удам муутай хоймор битгийс уг муутаас хөөхөн бит яваа гэж. Удам муутай айлын хоймор суух цөвтэй юм байна. Уг муутаас хөөхөн бит яав гэдэг чинь одоо ааш зам муутай, ховь зайны хувьд тийм их сайн биш гэж үздэг учраас муу авгаа авсан насны барцад, муу идэж идсэн жилийн барцад гэж хүртэл хэлж ирсэн байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор энэ юу хэлээд ийн үг гэхээр одоо ер нь бол одоо эмэгтэй хүнийг маш сайн шилж, сонгож, тийм ээ, удам судрыг харж ингэж одоо гэр бүл зохиох хэрэгтэй гэж ингэж үздэг байсан байна. Тэр нь нөгөөтгөл үр удмаа, цэвэр ариун, бүрэн бүтэн, оюун санаа одоо тэгш ийм одоо болгох л зорилго энд орж исэн байдаг.